Үзэгч та бүхэн өглөөний мэндийг хүргэе. Гэгээ өглөө нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Монгол хуур төвийн захирал, Монгол хуурын музейг үүсгэн байгуулагч Сүхбаатар хүрэлцэн ирж оролцож байна. Өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. За 2009 оноос эхлэн одоо нөхөө морин хуурыг анх хийж үйлдвэрлэж жижиг одоо үйлдвэрлэлээс эхэлжсэн. Одоо өдгөө одоо 20 хэдэн жил болж шүү дээ, тийм. Энэ хугацаанд одоо нөхөө морин хуур төв маань яг ямар зорилгоор үүсгэн байгуулагдсан. За морин хуурыг маш олон мэргэжлийн төвшөнд хийх тийм. За тэг цаашаа олон хүмүүст бас ялангуяа жуулчдад зориулсан олон төрлийн үйлчлэгүүдийг үзүүлж байгаа харагдталтай танаа төв тийм. Тэгэхээр энэ төвийнхээ талаараас танилцуулж байна. За манай төв анх одоо морин хуурын жижигхэн урлан хийж эхлээд тэгээд дэрэгдээ явандаа сургалт бий болгоод за тэгээд сүүлдээ одоо яг морин хуурын музейг нэлээд одоо дөрөвтойхон хийж байна. За ер нь бол одоо үндсэн гол зорилго ажил маань бол морин хуурын музей. За тэгэхээр энэ музей гэдэг маань морин хуурын яг үүх баримт материал за тэгээд одоо бий болсон судалгааны одоо зүйлсгээд тийм ээ олон зүйлийг нэг дор одоо цогцлоох зорилготой. Тэгээд тэрийг гадны одоо зочдгийчд за Монголын одоо үзэгчид хүүхэд багчууд бүхэл талд одоо танин мэд хүн чиглэлээр ингээд ажиллаж байгаа. За тэгээ музей өнгөрсөн жил одоо бас амжилттай сайхан ажиллаа, өөрийн гэсэн байртай болсон. За тэгээд өөрийн байртай болно гэдэг маань нийлүүх одоо бат бүх оршин тогтнох нөхцөл байдал үүсэж байгаа. Урд нь бол мэдээж энэ тэнд түрээслээд айгүй болон бас зовлон бэрхшээлийг туулж ирсэн. Тэгээд ямар ч гэсэн өөрийн гэсэн байртай болоод одоо илүү маркетинг менежмент цаашаа олон улсын түвшинд яаж ажиллах уу гэдэг дээр л нэлээд төвлөрч ажиллаж байна. Тэгээд энэ өнгөрсөн 100 бол манад бас нэлээд жуулчд ирлээ. Жуулчны компаниуд бас сайхан хамтарч ажилласан. За тэгээ манай музей болохоор жуулчдад ерөнхийдөө яг ийм одоо натур гэх юм уу тоглолт үзүүлэхийг хүсдэг. Ямар нэгэн техник хэрэгсэл микрофон ашиглахгүй яг л одоо амьд байгальд байгаа юм шиг орчинд за тэгээд яг дууралтын хувьд бол яг ийм акустик тийм ээ. Тэгээд ирсэн жуулчд маань бол нэлээд одоо сэтгэл өндөр байгаа. За тэгээд энэ жил одоо нэлээд ачаалттай байх шинжтэй байна. Тэгээд цаашдаа бол болж игэл бас салбар маягаар хөдөө орон нутагт бас хийх зорилготой байгаа. Яагаад гэвэл жуулчд маань одоо хотын аялал зарим ерөөс Улаанбаатар хотод ирэхгүйгээр нөгөө хөдөө аяльчиж байгаа учраас бас тэр хөдөөгөр аялж байгаа үзэгчдэд бас үзүүлээ харуулах гэсэн юм зорилготой ажиллаж байна да. За тэгээд энэ одоо морин хуурыг урлахад бас яг юу шаарддаг чинь. За нөгөө өмнө бас нэг бас яригдчихсэн да айл бүхэн дуг нь бол морин хуур байх хэвээр тийм. Гэтэ байх хэвээр гэтээ мэргэжлийн морин хуур байвал бас зүгээр гэж таны ярьжсэн санагдчихэв. Ер нь бол их сувнер морин хуурууд их байна шүү дээ тийм. Ингээд хэрэглэхээр нөө ийм юугаар мянцаар хийцэн ч гэдэм үү тийм. Утсыг нь гэх мэт ер нь яг хараад бол энгийн хүн бол мэргэжлийнх байна, мэргэжлийн бус байна гэж хэлэх боломжгүй тийм. Тэгэхээр энийг одоо яаж ядаж салгах вэ? Тэгэд мэргэжлийн морин хуур байхаараа одоо жишээ нь яах вэ? Сувнераасаа бас юугаараа давуу талтай байж болох уу? Тэгэж бас өөрийн тодорхой хэмжээний давуу талууд байгаа тийм. За тэгэхээр яг уу урд нь бид нар нөгөө одооноос нэг 20-30 жилийн өмнө морин хуур бол морин хуурал гэж ойлгоод байсан тийм. Тэгтэл нөгөө мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэдэг маань өөрөө өөрийн гэсэн стандарт, дуу тембр гэдэг олон нарийн ширийн асуудал байгаа. Тэгтэл нөгөө сүвнэрийн хуур маань ерөөсө хүн дураараа хийцэн тийм байгаад идэг. Тэгээд сүвнэрийн хуур гэдэг одоо ойлголтыг ер нь алстаа одоо авч хаях хэрэгтэй. Тэгээд одоо тэр сүвнэрийн хуур хийж байгаа хүмүүсийг бид нар аль болох одоо мэргэжлийн тал руу одоо хийгээч. Мэдээж дээр нь одоо янз бүрийн бэлтгэлийн юмнууд хийж болно. Тэгэхдээ тэр стандарт шаардлага бүх зүйлээ одоо мэргэжлийн тал руу болооч л гэдэг уриалгыг дэвшүүлээд байгаа. Тэгээд тэрний одоо тэр юм яагаад ингэ салж өгөхгүй байнаг үл нийт ард түмэн өөрөө тэрийг ялахгүй учраас тэр зах зээл нь байгаад ахаар хүмүүс хийгээд байна шүү дээ. Тэгээ манай ард түмний нэг одоо дутагдал гэх юм уу нөгөө аль хямдын авах гад ч юм уу ингээд идэг. Тэгээд
мэдээж хямд нь үнээд байгаа л одоо хамгийн одоо хямдхан материалаар хийсэн ч юм уу тий олон асуудал байна. Тэгэхээр мэрэгжлийн хуур гэдэг маань тодорхой юм мод материалын хүртэл заагаад өгсөн юм байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ийм стандарт шаардлагууд одоо мэрэгжлийн хуур маань бүр стандарт хэмжил зүүн газраас аль бисны стандарттай болсон шүү дээ. Тэгэхээр одоо тэр лүү бид нар аяндаа нийтээр одоо хандах хэрэгтэй байна. Тэгээд ирэх юм бол энэ ялгаа арилна. Одоо хийл хөгжим чинь нөгөө сүүнэрэн хийл гэж байхгүй шүү дээ. Яг л хийл хөгжмийн зэмсэг. Тэгэхээр энэ талаас бид нар илүү одоо хийж байгаа хүмүүс тий хэрэгжилж байгаа хүмүүс бүгд л одоо тэр тийшэл хандж ижил яг нэг талдаа гарна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар их урайлж одоо явж байгаа мэрэгжлийн морин хур урлаачтай холбоо гэж байдаг. Тэгээ бидний одоо сүүлд ингээд ярьснаар бол за мэрэгжлийн гээд хэдүүлээ бас ялгараад ах шаардлагагүй юм байна. Тэгэхээр нийт одоо морин хур урлаж байгаа хүмүүсээ сайхан нэгтгэхэд тэр хүмүүст одоо мэдэхгүй чадахгүй зүйлээ бол одоо бас зааж сургая, чиглүүлээ гэдэг энэ зорилгыг тавиад байгаа. Гол нь одоо мод материалаас эхэлнэ. Одоо сүвнэрийн хуур гэдэг байгаа маань хамгийн хямдхан одоо хамгийн зөөлхөн, хамгийн хурдан хийж болох материалаар хийж байгаа байхгүй. Тэр маань яг тэрийгээ дагаад хамгийн хурдан эвдэрнэ те олон асуудал байдаг. Тэгтэл энэ мэрэгжлийн хуур гэдэг маань арай одоо чанартай материалаар хийж байна. Зарим материалаа гаднаас авч байна. Гадны одоо халуун орнуудаас урт настай одоо тис сүртэй модыг авч ирж хийж байна. Манай Монголын онцлог өвөл болохоор жоохон нөгөө мод материал ингээ хуураш хагарал яваад байдаг. Тэгээд айлууд хуураа өлгцэн байж итл хагарцсан байдаг. Тэгээд тэрийг бас нөгөө үйлдвэрлэж байгаа хүмүүсийн буруу зөрүү гэж бас ойлгох асуудал байна. Тэр нь бас хадгалалттай холбоотой. Тэгэхээр нөгөө мэдээж мэрэгжлийн урлаачд бол нөгөө модоо 2-3 жил дор хаяж хатааж за бүр олон жил хатаасаа хуураар бүр өндөр түвшний хуураа хийдэг ч юм уу тийм ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг захаас мод худалж аваад хийцэн бол тэр нь тодорхой нэг хугацааны дараа ингээд эвдрэл эхэлнэ гэсэн үг. За энд бас та өөрийнхөө урлсан хуурыг авчирсан байна тийм. Хуураа бас товч танилцуулаад нэг гоё. Манай энэ одоо энэ утаатай Улаанбаатарын жаврыг нэг сайхан үргэж өгөө штэ. Утааг үргэж өгөө студийн жаврыг. За тэгэхээр энэ хуур бол яг хөө би өөртөө зориулж ингэж хийсэн. За мэдээж морин хуурын бэлэгдлүүд бол байгаа шүү дээ. Одоо ингээл энэ ам нангацсан байна гэдэг нь бас нэг урд нь бол одоо нэг жоохон догшин ширүүн ч юм уу те. Зарим нэг янцгааж байгаа. Энэ морь бол одоо янцгааж байгаа л морин. Тэгээд ингээд тоглоход энэ хил нь ингээд хөдөлдөг. Гол нь ерөөсөө мэрэгжлийн яг стандарт одоо юмаа барьж хийсэн хуур байгаа. Дээрээс нь энэ материал нь өөрөө ингээд энэ ирээн харагдаж байгаа те. Энэ мод маань өөрөө одоо модны үндэс гэдэг шиг нэлээ юм өөрөөсөө юм хэмээтэй бас өөрмөц хэтийн тий бас энэ бол модных нь хэвэхгүй ирээн хус гэдэг модоор хийсэн. За ийм хуур байна. За тэгээд хогнохон дуугарах чи. За миний хувьд одоо сүүлийн он жилүүдэд одоо нөгөө морин хураа урлах тал руу их төлхөө ажиллаж байна. Сүүлийн ялангуяа 5 жил. Тэгээд нөгөө хөгжмийн чинь нэг өдөр барихгүй бол өөрт мэдэгдэнэ. 2 өдөр барихгүй бол хажуудах хүнд мэдэгдэнэ. 3 өдөр барихгүй бол үзэгчд одоо голж шилж эхэлнэ. Тийм учраас нөгөө байнгын бэлтгэлтэй байхгүй л их хэцүү. Тэгээ одоо ингээд урлаад ихсэн учраас нөгөө морин хур тоглох хур чадвар нэлээд зэвэрдэг. Тэгээ одоо би зүгээр богинохоо л дуургая. Ер нь тэгэд би бас ингэж сая түрүүний асуултан дээр бас ингэж бодлоо л да. Нөгөө сувнэрэн морин хуур яагаад зах зээлд их бодлоо авалт ихтэй байна гэхэр зэрэг нөгөө би одоо жишээ надад хин нэг морин хуур бэлгэлээ. Би худалдаж авлаа эсвэл тий.
Би тэрнийг өөрөө тоглож чадахгүй юм чинь надад сүнээр байна уу, мэрэгжлийн байна уу? Надад нэг тийм ядаа мэддэхгүй байгаа. Ингээ хүн харж морин хурдтаад айлаа. Монгол ёс заншлаад дээдэлтэй айлаа ингэж харагдаж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг үүнийхээ дагуу нөгөө нэг сүнээр морин хуурыг мэрэгжлийн морин хураар солих гэж яригадаад байна сая. Тэгтээ хажуугаар бас хүн бүхэн бас гоё морин хуурны тодорхой хэмжээний нэг тийм төгөлдрөө урд нэг маамуу наашир нэг дарчдаг да тий. Тэр чинь нэг богинохон хэмжээний нэг аягчс ингээд тогсоо сурчвал тий. 10 жилийн сургалтын хөтөлбөрт бас байгаа л багт тий. Тий. Одоо энэ жил өнгөрсөн жил одоо их онцлог жил болж өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгч морин хураа одоо дээдлэн дэлгэрүүлэх за тэр дундаа өрх бүр өөрийн гэсэн хуурчтай болно гэдэг юм зарлиг гаргасан. За тэгэхээр энэ төрийн бодлого гэдэг бол их чухал байна. Одоо ингээд 10 жилийн сургуульч урд нь морин хур заадгүй байл шүү дээ. Тэгэхээр одоо яаж ийм вөхөр нөгөө Монгол бичгийн хичээл ямар ч үсэн нөгөө ороод байгаа шүү дээ 10 жилд. Тэрэн шиг л ямар ч үсэн бүх хүүхэд ингээд морин хураа ордог болох юм. Тэгэхээр тэр хүртэл бас нэлээд хугацаа тэгээд дээрэс нь юу байгаад асуудал проблемууд багш нарын одоо хүрэлцээ энэ төр гэдэг. Тэгэхээр одоо морин хурын сургалтын төвөд бас дэрэгдээ одоо морин хурын одоо багш бэлдэх юмнууд бас ингээл хийх гээл зориод байгаа шүү. За тэгэхээр мэдээж цаашаа энэ зүйл тодорхой хугацааны дараа ингээд сайхан бүх 10 жилийн сургуулиудад ороод эхлэх юм бол нөгөө жинхэнэ утгаараа саяны ярьсан зүйл хэрэгжинэ гэсэн үг. Ядаж л нөгөө хүмүүс ингээд морин хураа ойр зур тоглолчингууд энэ чинь тоглож болох хуур байна, болохгүй хуур байна гэдгийг ялгаж эхэлнэ гэсэн. За тэгээд тэрийгээ дагаад нөгөө хийж байгаа хүмүүсийн чанар аяндаа сайжрна шүү дээ. Одоо хүн голоод эхлүүл мэрэгчлэр эхлүү харж ирж шүү дээ. Хүн голоод байвал тэр хүн сайжрахын төлөө одоо тэмүүлэн шүү. Тэгэхээр бидний бас ярих бас нэг гол сэдвийн нэг бол 2 сарын 26-ны өдөр тийм одоо драмын театр дээр маш гоё арга хэмжээ болгож байна гэсэн тэр талаар та мэдээллээ. За тэгэхээр 2 сарын 26-нд үеийн цагаан сарын урталт манай Монгол хуур төв за тэгээ миний зүгээс дахин давтчихгүй нэг 108 хуурын үзэсгэлэн гаргах гэж. За энэ үзэсгэлэн гол зорилго нь би өөрийнхөө одоо төрсөн ээждээ зориулж 108 одоо ихшгэн судар бүтээнэ гэж одоо хийж байгаа. Морин хуур гэдэг маань ихшгэн судар гэж одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг дээр хүртэл ингээд томьёолсон байдаг. За тэгэхээр энэ морин хуур бол Монгол хүний оюун санааны одоо ихшгэн судар юм аа гэж. Тэгэхээр нөгөө 108 сувраг бүтээн гэдэг штэ тий. Тэр шиг одоо 108 тийм сайхан хуурын үзэсгэлэн гарах гэж байгаа. За тэгээд тэр үзэсгэлэн маань цаашдаа ганц ингээ гараад явахгүй цаашдаа бас өргөжөөд за тэгээ бусад сайхан морин хуур урлаачтай багуугаар ингээ хамруулад ер нь бол алстаа морин хуурын нэг сайхан байнгын одоо болж идэг юм үзэсгэлэн болох гэж зорж байгаа. Тэр нь одоо аяж жуулчлалын нөгөө экспо гэдэг шиг тий. Цагаан сарын өмнө ингээ морин хуурын сайхан нэгдсэн юм үзэсгэлэн болгоно гэсэн юм зорилготой явж байгаа. За тэрийг бол манай төвөөс ингээ байнгын зохион байгуулна. Энэ жил бол өөр дээрээ тулгуурлаад ямар ч гэсэн ингээ хийгээд эхлүүлнэ. За тэгээд цаашдаа бол Монголынхаа бүх сайхан морин хур урлаачдыг одоо хуурыг нэгтгээд бүр өргөн цар хүрээний зохион байгуулах олон улсын түвшинд ингээд хийх зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 108 гэдэг маань нэгдүгürt бэлэглэл манай ээж маань бол бас бурхны оронд очиод одоо 10 хэдэн жил болчих. Тэгээд ээжийнхээ одоо сайн сайхан нэг буян гэдэг үүднээс ингээд хийж байгаа. За тэгээд энэ хуурнууд бол дандаа өвөрмөц одоо хуурнууд байх. Одоо Монгол үндэсний хээ угалц одоо бүх юм шингэсэн Монгол зураг, уран зураг тий. За тэгээ алт мөнгөн тоног. За тэгээд одоо силбэр гэдэг. Ер нь бол одоо байж болох гар урлалын бүхэл юмыг шингээхийг одоо хүссэн. За тэгээд тэр хуурнуудын маань тал хувь нь бол мэрэгжлийн морин хуурнууд байна. Одоо бас л ингээд дахин давтчихгүй мөртлөө. За тал хувь нь бол одоо яг музей үзмөр маягаар ингээд цаашаа ингээд тавигдах бас тийм өөрөмц одоо ур хийцтэй дээр үеийн одоо судалгаатай гэх юм уу. Одоо арслан хуур гэдэг дээр үед яагаад хэрэгэлдэг байсан те луун хуур гэхэд яагаад хэрэгэлдэг байсан гэдэг ч юм. Тэднэрийн бас нөгөө дүр төрх юмнуудыг ингээд шингээсэн. Ийм маягаар 108 хуур хийж байгаа. Тэгээд одоо үйл ажиллагаа маань нэг 70-80% та явж байна. Тэгээд 2 сарын 26-нд драмын театр дээр зохион байгуулахаар ингээд зорио ажиллаж байна.
За тэр хүү үзэсгэлэн одоо ямар хүмүүс үзэх юм, ямар төлбөр мөнгөтэй болов яах юм. За манай үзэсгэлэн маань зөвхөн үзэсгэлэн биш нөгөө ардын урлагийн тоглолт болох юм. За тэр тоглолтод маань Монголын бас нэртэй одоо ардын урлагийн хамтлагууд за тэгээд одоо нэрд орсон уртын сайхан дуучид гэдэг ч юм уу ер нь бол Монголд бол бас одоо ардын урлагаараа цайлж байгаа хүмүүсийг урьж оролцуулах гэдэг ингээд зорио авч байгаа. За тэгээд тэр тоглолт маань нэлээд VIP түвшинд болно. Тэгээд таксны хувьд 108 мянга гэж. За 108 мянган төлбөртэй. Тэгээд драмын театр маань 500 хүний суудалтай. За тэгэхээр тэнд бол ихэвчлэн бид нар одоо бас гадны нөгөө нэг элчин сайдуудын яамдаас бас хүмүүсийг ингээд урилгаар үзүүлэхийг ингээд зорж байна. Тэр нь яаж нөхөр цаашдаа энэ морин хуурын өв соёлыг бас олон улсад таниулах гал яваад байгаа шүү. Тэр нь бол зорилго. Тийм учраас элчин сайдуудын яамдуудтай нэлээд хамтарч ажиллахыг хүсэж байна. За тэгээ Монголын манайхыг бас зарим газрууд ивент итгэхээр ингээд ажиллаж байгаа. Одоо бид нар яг яриа хэлцээр хийгээд тэгэхээр тэр ивент итгэгчдийн одоо за жишээлбэл одоо оюутлагаа ивент итгэлийг тодорхой бас суурилгаар хүмүүс тэндээс ирнэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зохион байгуулалтаа. Одоохондоо бид нар яг энэ зүйлийг одоо сайхан ивент итгэж хийгээд хүмүүст ерөнхий саналаа тавьчихсан ингээд яриа хэлцээр хийгээд явж байгаа. За тэгэхээр олон газруудаас хамтраад ажиллах боломжтой юм байна. За тэгэд ер нь ингээд Монгол хуур төв бол олон одоо хүмүүст бас энэ сургалтаа явуулахын хажуугаар за гадны жуулчдад бол Монгол морин хуур гэж одоо ямар хүчмэн чимчиг байна вэ? Энэ зүйлийн талаар бас маш олон сайхан мэдээлэл өгч байгаа. Тэгэд энэ жонон хар одоо морин хуурын музей гэж бас яг гоё тогтчуулсан гоё орчинтай яг суугаад үзэх үзүүртэй тийм газар байгаа шүү дээ. Ер нь энгийн үед жишээ нь ямар нэгэн анги байгуулах очиж үзэж болдго юм яа тийм. Тий болно. Одоо сүүлийн үед нөгөө нэг төгсөлтүүд ингээл үе үеийн төгсөлтүүд ингээл баяр юм тэмдэглэдэг шүү дээ. 20 жилийн өмнө. Тэгээд тэр ангиараа бас хүмүүс хэрж үздэг манай тоглолтыг тийм болсон байгаа. За дээрэс нь ерөөсөө ингээл манай дээр одоо тэдэн сарын тэдэнд ингээд тоглолт болж байна гэдэл ингээл зар 50 гут Монгол хүмүүс нэлээ хэрж үздэг болсон. Одоо манайхан ч нэг хэсэг нөгөө хошуу урлаг үздэг байж байгаа л нэг сүүлдээ одоо комеди үзэлтэй. Одоо бол сайхан ардын урлагаа үзэж эхэлж байна уу да гэж миний хувьд бодож байгаа. Бас энэ зүйл дээр бас ингээд хөгжүүлэлт хийгээд явж байгаадаа бас бид нар өөрсдөө бахархаж байгаа. Яагаад гэвэл магадгүй нэг 5 жилийн дараа энэ тэнд ийм гол олон гоё ардын урлагийн одоо үйл ажиллагаанууд цэцгэлээд тэгээ хүмүүс очиж үзэж тэнд үнэхээр оюуны цэнгэл эдэлдэг болох гэж байна уу да гэсэн дүр зураг бол харагдаж байгаа. За тэгээд нөгөө 10 жилийн сурагч ангиараа ирж үзнэ. За тэгээд дээрэс нь нөгөө нэг гэр бүлээрээ одоо найз нөхдөд ингээд нэг 5 гэр бүл ингээд хүүхдүүдтэйгээ энэ төр ирээд үздэг. Манайх ч ерөнхийдөө 30-аас 50 хүн сууж үздэг байхгүй. Тэгээд яг тэр тоглолт маань 1 цаг үргэлжилдэг. Тэгээд VIP маягтай одоо яг л тухайн хүмүүстэй зориулаад тэгээд магадгүй хүмүүстэйгээ ингээд тайзан дээрээс харилцан яриад энэ төр хийдэг. Тэгэхээр нэвтрүүлгийн сүүлийн 1 минутыг танд үлдээмээр байна. Миний асууж хамжаагүй зүйл болно. За энэ хүү тэрхүү үзэсгэлэнгийн талаар бас ирж үзэхийг хүсэж байгаа хүмүүст уриалаад заах. За тэгэхээр 2 сарын 26-нд бол Улсын драмын Эрдэмийн театр дээр цаг нь одоо 17-оос за тэгээд нэг 21 цаг хүртэл үргэлжлэх юм. Ардын урлагийн сайхан тоглолт болно. Тэгээд 108 хуурын үзэсгэлэн гарна. Энд бас та бүхэн маань өргөнөөр ирж хүрэлцэн ирж үзээрэй. За дээрэс нь манайх юм ивент тэтгэлгийн одоо хөрөнгө оруулалтын нэг юм багц гаргасан байна. За алт мөнгө хүрэл тий даймонд тэгээд тэр маань тодорхой 10 сая, 20 сая, 30 сая за тэгээд 108 сая гэсэн юм тодорхой мөнгөнд дүнтэй. За тэгээд манайхыг одоо том гэлтгөө одоо ер нь бол ямар ч хов хүнч одоо ивент итгэж болно. За тэгээд ингээд хөрөнгө оруулаад ивент итгэх юм бол энэ одоо таны оруулсан хөрөнгө оруулалтаар бид нар морин хуурын музейга улам одоо өргөжүүлэх зорилготой ингээд ажиллаж байгаа гэсэн. Одоохондоо манай музей ч бас нэг жоохон жижигдээд нөгөө 3 жуулчны компани ирэхтэл багтахгүй маягтай болоод ингээд тэгээ жоохон ингээд өргөжүүлье гэсэн юм зорилготой ажиллаж байгаа байхгүй. Тийм учраас ийм ивент хөрөнгө оруулалтын багц гаргасан энэтэй бас манай одоо үйл ажиллагаатай хамтарч ажиллаад тэгээд манайх хөрөнгө оруулсан хүмүүсээ алдаршуулах одоо бас тийм
юмнууд гаргасан байгаа. За жишээлбэл одоо хамгийн өндөр түвшинд хөрөнгө оруулсан хүмүүст алтан хуур гэдэг юм цом өгөө. За тэгээд тэр хүмүүсийг бид нар өөрсдийнхөө одоо сошиал сувг болон орж байгаа нэвтрүүлэг, за тэгээд сайт гэдэг олон зүйл дээр бас ингээд сурчлээ тий. Манай музей бас нөгөө VR болж байгаа виртуал. За тэгээд виртуал одоо тэр музей маань ингээд виртуал болоход бас хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр одоо тэр мөнхийн тэр ивент итгэгчдтэй одоо ингээд сурчилсан бас байх юм. Тэгэхээр ингээд олон талаар бол хүмүүстэй хамтарч ажиллах гад нэлээд одоо зүтгэж байна. Тэгээд алсын зорилго бол ерөөсөө л энэ морин хуурын музейг салбартаа болгож явах өргөжүүлэх зорилготой. За тэгээд цаашаа олон улсын хэмжээнд гаргаж болж игэл одоо тодорхой улс орнуудаар ингээд музейгаа бас ингээд аялаад гаргадаг тий. Нэг газар одоо нэг 3 сар ч юм уу жил ч юм уу тий ингээд байршаад тэгээд энэ тодорхой яг ардын урлагаа ингээд үзүүлж хагаад дараагийн орн руу ч юм уу ингээд шилжих ийм бас алсын мөрөөдөл зорилго байгаад. Тийм учраас та бүхэн маань одоо манай төвтөө хамтарч ажиллаараа тэгээд манай энэ уран бүтээлийн ардын урлагийн тоглолт тэгээд үзэсгэлэнг өргөнөөр ирж үзээрэй гэж уриалъя. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол хуур төвийн захирал Монгол хуурын музейг үүсгэн байгуулагч Сүхбаатар Гүрзэрж оролцлоо. Бас энэ одоо Монгол хуурын төвийн талаараас мэдээлэл авах хүсвэл доор гарч авцар холбогдорой гэж хэлмээр байна. Тэгээд 2 сарын 26 оны өдөр Драмын театрт 17 цагаас болох энэ хүү үзэсгэлэнг босооч сонирхоорой гэж хэлмээр байна. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Маш олон айл өрхүүдэд, маш олон залуучуудад энэ сайхан үндэснийхээ өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлстэй зам сайхан дардан байх болтугай л гэж. Шатан дардан байх болтугай гэж. За баярлалаа. Тэгээд бид бүхний одоо энэ сайхан үйл ажиллагааг үргэлж дэмжиж байгаа танай телевизэд бас баярлалаа. Тэгээд үзэгч олондоо баярлалаа. Тэгээд Монгол хүн бүхний амьдрал ахуй морин хуурын хөгмөт тэгшэрч явахын өрөөлийг дэвшүүлье. За нэвтрүүлэгт хамт ирсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Гэгээ өглөө үргэлжилж байна.